Самацхан уу? Налгачтай хайр түгэй. Мэнчилгийн үргэлтийн хамт олон маань ээлжид маш гоё цэцгийн баглааны эзэн энэ цаг мөчид хорвоод мэндэлсэн Хоскви баярын өдрөнд төхөж байгаа хайртай номин эрдэндээ ориглынхан зүгээс хаягдсан чин сэтгэлийн мэнчилгээг уламжилж хамгийн гоё хайрын дээрээ үргэлж чамаага жаргаж байх холноо хязгааргүйх хайртай шүү гэсэн маш гоё хайрын түүхийг хуваалцах гэж байна. Хамтдаа төрсөн өдрийн эзнийг гинтийн бэлгээр баярлуулж. 우린 샤르나는 자만 옥승으로 이매 댄드위치반 빛복대래 ганцхан чамд сайн сайхны хүсэж Сайн уу? Намайг эрдэм мөн үү? Манай мэдчлэгийг хөрнө үзчихсэн. За тэгвэл манайх налагчуудаа хайр түгээгээд пэйж ажилладаг. Тэр пэйжээр дамжуулж намайг эрдэнэ маань маш гоё гинтийн бэлэг альфа бүх дэлгүүрийн зүгээс маш гоё гарын бэлэг явуулсан байна. За тэгээд юун түрүүнд энэ өдрийн мэндийг хүргээд төрсөн өдрийн баяр сайхан болж гинэ үү? Гоё. Ер нь төрсөн өдрийн бэлэг авч ихэлсэн. Аха. За тэгвэл араасаа ирж байгаа айгүй олон бэлэгний араас дахиад бас гинтийн бэлэг ирсэн байна. Ингэхдээ бүр маш гоё загталтай хаяглагдаж ирсэн. Хоёлаа бэлгийн эзнийг нэг таах гээд үзье. Чам бэлэг явуулах ёстой хүм байх юм. Би бол ээжиг байх гэж бодчихгүй. Тэгсэн чинь бас сая цэцэг ирэхэд тэрийг ээжиг мөлөг батсан. Тэгээ одоо л мэдэх гэнэ. Одоо таамаглаж байгаа юм байна. За араасаа ер нь айгүй олон гинтийн бэлэгтэй байх шиг байна. За тэгэхээр энэ удаагийн мэдчилгээ бол ариун өөр хүмүүс ирсэн. Тэгтээ аяглж ирэхдээ маш гоё сэтгэлийн үхстэйгээ ирсэн учраас хоёлаа эхлээд зүгээр бэлгийнхнийхаа учир утгыг маш сайн тунгааж сонсъё. Тэгвэл бэлэг хинээс бас ямар учиртай вэ гэдэг нь тодорхой болно шүү. За энэ мэдчилгээ хаяглахдаа хөөхөн номодоо төрсөн өдрийн гал халуун мэнийг хүргье. Хязгааргүй их хайртай шүү гэсэн байсан. Ариун хайрыг хамтдаа бүтээж явж байгаа амьдралд минь учирсан хамгийн гоё гэрэл гэгээ зүрх сэтгэлээ минь хишиглэн болсон зүүд нарны минь эзэн болж зах хязгаар нүгүй хайрын орчлонд зөвхөн миний л төлөө заяагдсан юм шиг үргэлж дэргэд минь гэрэлтэж яадаг хөөрхөн чамдаа хязгааргүй хайртай шүү гэсэн. За тэгээд яг одоо бас эрхэм хайртай хүн нь энэ цаг мөчид ажилдаа хажууд нь байж чадахгүй байгаа гэж чинь ойлгосон. Тэгэхээр манай хамт олноор дамжуулж нэгэн хөвгөн холбогдсон учраас их чинь ямар ч тач хоёр дүүгийнхаа маш гоё гинэн хайр сэтгэлийг гэрчлэхээр энэ цаг мөчид хүрэлцэн ирсэн байгаа. Ийм хөөрхөн охиныг төрүүлж өсгсөн ээжд нь маш их баярлалаа. Охинтой болсон өдрийн мэндийг хүргье. Уурлуулж гомдож байдаг бол уучлаарай. Тэгээд ямар ч тач миний мэдрэх хамгийн гоё хайрын мэдрэмжийг үргэлж надад цаг тутамд мэдрүүлж ядагт баярлалдаг шүү. Төрсөн өдрийн баяраар нь бүр инээс ч илүү баярлуулахаар маш их хичээсэн боловч яг ажил бүх зүйл ингэж таарсан учраас хажууд нь байж чадаагүй уучлаарай. Хамгаас их хайрлаж, нандинаж бас маш гоё хайрын түүхийг хамтдаа бүтээлцгээр зүрх сэтгэлдээ мөрөөдөж түүнийхээ төлөө ориглон хичээж байгаа шүү. Харин чимэн хичээлээ маш сайн хийгээрэй гэдэг маш гоё мэдчилгээг илгээсэн байна. За тэгэхээр үрдийн краш болсон зүрх сэтгэлийнх нь эзэн болсон оргиогийнхэн зүгээс явуулсан гоё мэдчилгээг хүргэж байна. Хүлээн авах уу? зүгээрл байсан зүрх сэтгэлийг яаж чи ингэж тоглож чадваа танихгүй хивэрэ. Одоо энэ бичлэгийг бас оргил нь үзэх байхыг чинь явуулна. Мэдчилгээнийх нь эзэн одоо бас зүрх сэтгэлдээ бодож байгаа зүйл талархал байгаа болов? Мэдхгүй жоохон Гомдаад байна. гомдсон байсан юм а тэгэл юмтай зүгрэлцэл хэлсэн. Гэхдээ сая дүнг сая чаатсан байхгүй юу? Гарах чинь гэсэн чи би өөртөө ойлгохгүй ингэ мэдэхгүй байна. Тэгээд ерөөсөө ориглыг гэж бодог болохоор юм баярлалаа. Тэгээд мэдшилийг хүргэж ирсэн их чихнүүд бас айгүй гоё тийм нэг гоё анхны хайраа дурсмаар ч юм шиг айгүй гоё мэдрэмжийг авч. Тэгээд маш гоё ариухнаас ариухан эхэлж байгаа хоёр дүүгийнхаа энэ гоё үерхэлд эрүүл энхийг сайн сайхныг хүсье. Ирээдүйд маш олон амжилтыг хамтдаа бүтээгээд бүр агуу том хайрын түүхийг хамтдаа бүтээгээрэй гэж хүсье. Төрсөн өдрөө сайхан нэмдэглээрэй. Хурд байна гэж надаа шивнэрэ Урсан өнгөрөх хорон бүхнийг ганцаараа би яаж тулаавэ
хайчтэй